За сайн байцгаана уу. Дээр нь өглөөний мэнд төргий. За намайг Амар Тушин гэдэг. Өнөөдөр 2 цаг үрдэд хэмжилт ба өгдөл боловсруулах гэдэг нэртэй. Тавчандаа гэх юм бол сенсор гэж юу хэлэх вэ? Сенсортэй их яаж ажиллах вэ гэдэг юм. Өчгөө анхны шатны гэх юм уу та тийм заавар хичээл авах. За. За түрүү хэлсэн намайг Амар Тушин гэдэг. Монгол Улсын их сургууль мэдээлэл технологи электроникийн сургуульд дэд профессорын албан тушаалчдаг. За Mirai Technologies гэдэг Японы хөрөнгө оруулалттай Toyota гэдэг компани судалгаа хөгжүүлэлтийн ажил хийдэг юм Монгол компани байгаа. Энэ тийм технологийн зөвлөх гэдэг ажил хийдэг. За measurement гэдэг энэ манай Монголын хэмжилтэн усны тооллоор, цэцгааны тооллоор гэдэг ийм одоо тоног төхөөрөмжүүдийн судалгаа засвар үйлчлэгээ баталгаажуулалт хийдэг ийм компани бас зөвлөх хийдэг. Ерөнхийдөө бол энэ тоон дүрс боловсруулалтын чиглэлийн судалгаа хийдэг. За компьютер графикс, 3D загварчлал, за ингээд нэг лидар гэж ярьдаг. Одоо жолоочгүй автомашины хэрэглэдэг ийм point cloud processing гэдэг ийм техникийн талаар бас ингээд судалгаа хийдэг ажил хийдэг. За IoT систем гэж байгаа. Зайнаас одоо орчны мэдээллийг хянах, буцаагаад үүлээд ир орчныг одоо удирдах ийм чиглэлийн ажлууд гэсэн. За ийм одоо IoT чиглэлийн embedded систем програм хэмжээ хөгжүүлэлт хийдэг. Тэгээ үндсэн одоо миний гол одоо судалгааны чиглэл бол энэ robotics-ийн чиглэлийн ажлууд бол хийдэг. Энэ одоо энд харагдж байгаа энэ шар өнгийн машин бол одоо манай судалгааны багийн хамгийн сүүлд хийсэн нам дээр замын одоо нэг хужилт хийдэг машины 5 дахин жижигрүүлсэн хувилбар энэ дээр бол одоо тухайн автомашины хужилтыг хийдэг машиныг автоматар жолоочгүйгээр яаж удирдах вэ гэдэг ийм судалгаа хийгдэж байгаа. За төвчөндөө юм. За өнөөдрийн сургалтын агуулга бол ерөнхийдөө сурагч нар дийлэх юм байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр хэмжилт гэж юу юм бэ? Яагаад хэмжилт хийх шаардлагатай байдаг юм бэ? Гэдэг баталгаа ойлголт. За хэмжилтийн багаж гэж юу юм бэ байдгийг. Ямар төрлийн багаж байдгийг гэдэг. Зүгээр энгийн жишээгээр л ярих чаа. За тэгээ гол сэдв болох мэдрэгчийн тухай гэдэг ярих болно. За мэдээж дундаа ер нь тоон мэдрэгч гэж ямар юм хэлдэг, аналог мэдрэгч гэж ямар юм хэлдэг юм бэ гэдэг. За энэ дээр энэтэй холбоотой жишээнүүд тайлбарлах болно. За мөн нэг 3 төрлийн сенсорыг хэрхэн яаж ашиглах вэ? Энэ одоо сенсорыг мэдээллийг микроконтроллер буюу одоо Arduino гэж нэрлэдэг. Энэ дээр энэ одоо мэдрэгчүүдийн мэдээллийг хэрхэн яаж авч ашиглах вэ гэдэг талаар ингэж ярина. Эхнийх нь болохоор энэ зай мэдрэгч, тэгээ гэрлийн мэдрэгч, за тэгээ температур мэдрэгч ийм 3 жишээ авч ажиллана. За тэгээд ойлгохгүй ч юм уу эсвэл бол би ойлгомжгүй байсан ч юм уу тийм зүйлүүд байх юм бол дор нь зогсоогоод асуугаад яадараа гэж хүсмээр байна. За энд ингээд нэг 2 зураг харагдаж байна. Энэ бол ингээд өвлийн зураг байгааг ер нь бол ойлгомжтой байгаа. Энэ дээр нэг юм асуулт асуусан. Аль зураг дээрх орчин нь илүү хүүтэн бэ гэдэг асуулт. За ялангуяа манай сурагч нар байгаа бол хариулаарай заа. Танаа зовлт зөв буруу хамаарахгүй. За А нь илүү одоо хүүтэн орчин юм шиг байна уу? Б нь илүү хүүтэн орчин юм шиг байна. Юу гэж байна? А зураг нь илүү хүүтэн орчин. За Б нь юм шиг байна тий. А нь яагаад А гэж бодсон бэ? Бодогдож байна. Цаас ороод салхитай юм шиг. Амар илүү их тастай байгаа тань тий. За Б гэж бодсон хүмүүс яагаад гэж бодсон бэ?
Тэгээ цас орж байгаа үед одоохон бий. Нартай, тавтай ч гэсэн ингээ нартай юм шиг харагдаад байна тий. За одоо тэгвэл би танаас дахиад нэг нэмэлт мэдээлэл өгье. За А зураг нь бол Япон улсад ингээд авсан зураг байна. Б зураг нь болохоор Монголд авсан зураг тий. За тэгвэл одоо саяны хариултууд нь хэвээр байгаа юу? Одоо А зураг нь илүү хүүтэй орчны зураг байна гэж хэлсэн хүмүүс. Б зураг нь илүү хүүтэй орчин байна гэж хэлсэн хүмүүсийн хариулт. Одоо зурагаас илүү нэг мэдээлэл нэмэлт мэдээлэл орж ирсэн шүү дээ. Япон улсад авсан зураг, Монгол улсад авсан зураг. За тэгэхээр аль нь илүү хүүтэй юм шиг харагдав? Б. Яагаад? Японч нь халуун хашаа иддэг гэдэг лээ. За өөр. Б зурган дээр нөгөө нэг салхи хаах тийм мод оймоо байхгүй. Яг тал газар болохоор илүү гэж бодож байна. Одоо тэнгууд Б нь илүү хүүтэй юм шиг санагдаад байна тий. Тийм. А нь илүү хүүтэн гэсэн тийм байна уу? А нь илүү хүүтэн байна. Япон байсан ч хамаагүй А нь илүү хүүтэн биш дээ гэдэг тийм. Баггүй юу тий. За одоо тэнгууд А нь илүү хүүтэн юм шиг харагдаж байна тий. Стилээ. За тэнгууд энэ дээр одоо нэг юм хасах 5, хасах 15 градус гэдэг тоо гараад байна тий. За тэнгууд одоо юу? Аль нь илүү хүүтэй орчин бэ? Б нь илүү. Тэгэхээр ойлгомжтой болчихж байгаа сте тий. Тэр энэ бол хасах 15 градус гэдэг бол 5-аас хүүтэн байна гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр бид нар одоо ингээд ийм ямар нэг ийм тоо хэмжээс буюу одоо нэг quantity гэж нэрлэдэг юм л та. Хэмжих нэгж байхгүйгээр бид нэр хүүтэн хэр их хүүт юм бэ? Эсвэл хэр их хүнд юм бэ? Эсвэл хэр одоо халуун юм бэ гэдэг юм. Тэгээ энийг ямар нэг нэгж байхгүй бол хооронд нь харьцуулж чадахгүй байна. Тэгэхээр хэмжилт хийнэ гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь бол ийм харьцуулдаг болохгүй юм тоо хэмжээсээр л илэрхийлсэн хэмжилт хийсэн. Тэгээ бид нар одоо энэ Б зургийг харахаа ер нь бол ингээ нартай юм шиг харагдаад намарч юм шиг ч юм уу те хаварч юм шиг ч юм уу харагдаад дулаахан энэ А зураг нь болохоор ингээ амир их цастай учраас үүлч юм шиг санагдалч юм те ингээд байгаа. Дээрээс нь бид нөгөө биерээ л мэдчихгүй учраас шууд ингээ халуун хүртэн гэж хэлэхэд хэцүү. Өнгөт гол биднэрт нөгөө аль нь илүү халуун байна, аль нь илүү хүүтэн байна гэдэг мэдээлэл өгч зөвлөл ерөөсөө л энэ хэмжилт хийсэн температур байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоо хэмжээс хэмжилт гэдэг зүйл бол биднэрт ийм одоо хэмжилтийн үр дүнд гарч ирсэн энэ нөгөө нэгжтэй энэ тоо хэмжээс бол ямар нэг юм аргаангүй ойлголтыг өгч байна тийш. За тэнгууд энэ дээр бол Б зурган дээр температур нь орчны температур нь хасах 15 учраас хүүтэн. Хичнээн нартай байгаа ч гэсэн температур нь хасахад 15 учраас энэ зурган дээр байгаа хүн бол илүү их таарна л гэсэн тийм. За тэгэхээр хэмжилт гэж юу юм бэ гэхээр энэ тоо хэмжээс quantity гэж яриад байгаа энэ тоо хэмжээсийг л гаргаж ирэх гэдэг юм л хэмжилт гэж нэрлэдэг. За тэгвэл хэмжилтийн багаж гэж юу гэлтэй. За жишээлбэл хэдүүлээ одоо энэ дээр ийм температуртай холбоотой жишээ авлаа шүү дээ. Тэгвэл хэмжилтийн багаж гэж юу гэлтэй. Хэмжилтийн багаж жишээлбэл термометр байна. Оо яг термометр тий бидний температур ярьж байгаа учраас термометр гэж. За энд ингээд бид нар одоо тасгаандаа тавьдаг заримдаа ингээд нөгөө одоо биеийн температураа хэмждэг тий хавсангаа хэмждэг ийм термометр харагдаж байна. За энэ хэмжилтийн багаж мөн үү? Мөн. Юу хийдэг? Температурыг хэмжиж байна. За. Тэгэхээр одоо температурыг энэ дээр бол за энэ одоо Цельсийн харагдаж байгаа учраас энэ ойролцоогоор нэг 22 градусыг тэр зааж ах шиг байна тийм. За энтлийн зурган дээр хэдэн градус зааж ах шиг. Донд ингээ 2 термометр харуулад байна шүү дээ. Зүүн талынх дээр нь хэдэн градус зааж байгаа вэ?
27 тийм л. Баруун талынх дээр нь бол ойлгомжтой 22 байгаа шүү дээ. Зүүн талынх дээр нь болохоор мэддэггүй байгаа шүү дээ. Баримжаалал. Одоо яг хөө энийг хэдүүлээ ингээд энэ 10, энэ 20 гэдэг энийг нь 5 энэ төр гэдэг үсэх юм бол 27 юм шиг яах гэдэг тийм. Гэтэл энэ ч магадгүй одоо энэ хасах 10 тэг 10 20 гэж явж исэн бол энэ чийд болчих гээд 7 градус болчих гээд шүү дээ. Тэгэхээр энэ нөө хэмжих нэгжин тийм одоо харьцуулах юм энэ дээр байхгүй болохоор энэ зүүн талын зурган дээр бол яг хэдэн градус гэж хэлэхэд. Энэ термометр мөн мөн гэхдээ яг хэдэн градус гэж хэлж чадахгүй. Баруун зурган дээр бол scale буюу тийм хэмжээс нь байж байгаа. Энэ бол 20 ойролцоогоор 22 градус байна гэж хэлдэг. За тэгвэл энэ одоо энэ нэг ингээд тийм томболт юм. За ингээд таарэ. Энэ яг 22 градус уу эсвэл одоо 21.9 градус уу хэд бол юу гэж бодож байна? Хэлэхэд хэцүү байгаа шүү дээ. За тэнгууд энэ хэмжлэлийн багшин дээр одоо 21, 22, 23 за энэс илүү наривчлалтай хэмжээ гэдэг юм бол яг энэ одоо термометрийг хэмжиж чадах болох гэдэг тийм. За тэгвэл энэ асуудлыг одоо шийдээд одоо өөр юм хэмжлэлтийн багаж одоо өөр төрлийн термометр ингээд ашиглаж болно. За жишээлх юм бол одоо бидний хэрэгэлт энийг ямар одоо энэ термометрүүдийг ямар термометр гэж нэрлэдэг? Дижитал гэж нэрлэдэг тийм. За энэ бол энэ дижитал термометрийн тусламжтайгаар бид нэр яаж чадж байгаа юм гэхээр 103.3 ч гэдэг юм уу тийм. Одоо илүү өндөр наривчлалтай хэмжих гэдэг байна тийм. Хэмжих боломжийг олж. Тэгэхээр ийм одоо бид нэр одоо орчны температурыг эсвэл тухайн биеийн температурыг ингээд хэмжих гээд байгаа. Тэгээд хэмжээд яах гэдэг юм гэхээр тоо хэмжээс гаргаж ирэх гээд байгаа. Энэ тоо хэмжээсээр бүрэн дүүрэн мэдээлэл авахын тулд бид нэр юу хийх вэ гэхээр хэмжлэлтийн багаж гэж хэлж байна. Энэ хэмжлэлтийн багаж нь өөрөө одоо хэрвээ ийм scale тоо хэмжээс нь байхгүй бол хэрэгтэй юм уу тийм. Эсвэл одоо энэ хэмжээс нь өөрөө 1 градусын наривчлал гэдэг наривчлалтаагаар хэмждэг бол бас одоо бидний эзэн шаардлагыг хангах юм байна. Эсвэл одоо юу гэдэг нь тийм 0.10-ны наривчлалтаагаар хэмждэг бол хэрэгцээ шаардлагыг хангах юм аахгүй юм яригдана. За юм. Тэнгүүд энэ хэмжлэлтийн багажн дээр бид нэр аналог хэмжлэлтийн багаж эсвэл бол электрон буюу одоо дижитал хэмжлэлтийн багажууд гэж юм байна. Тэгэхээр хэмжлэлтийн одоо багажийн тусламжтайгаар бид нэр юу хийдэг вэ гэсэн чинь саяны хэлсэн quantity гэдэг юмтэй гаргаж ирнэ. Quantity гэдэг юмыг гаргаж ирэхдээ хэр өндөр наривчлалтай гаргаж ирэх юм бэ гэдэг юм хэлдэг байна гэсэн. За тэгэхээр энийг бол та зүгээр баруун физикийн хичээл дээр өдөрч юу энэ бол үздэг ойлголт гэж бодож байна. Тэгэхээр нэг ойлгомжгүй юм байгаагүй хаа. За тэгвэл энэ аналог дижитал хоёрын ялгаа юу юм бэ гэж. Ямар ялгаатай юм? Наривчлал. За наривчлалаар ялгаатай гэж болж байна. Тэ өөр. Арай алдаа багтаа гэх юм уу? За тий алдаа багтаа байж болно. За наривчлал гэхээр нөгөө нэг хэмжих нөгөө нэг хамгийн бага хэмжиж чадах нийжийг нийлээд байгаа шүү дээ. За алдаа багтаа гэдэг нь болохоор юу хэлэх вэ гэдгсэн чинь яг 38.2 градус байхад энийг 38.2 градус гэж хэмжиж чадчих нөө чадахгүй нөө гэдэг нэг л тий алдаа. Илүү хэмжих байхаа. Илүү хурдан хэмжих байхаа. За хэмжлэлийн хурд гэж ойлголт бас байж болно тий. За энэ хэмжлэлийн хурдыг бол одоо яг reaction time буюу одоо хариу үйлдвэрлэх хурд гэж нэрлэдэг. Тэгэхээр энд ингээд энэ одоо 22 градус байжснаа гинтхэн 30 градус юм дээр тавьчихгууд аналог сенсор нь бол магадгүй ингээд нэг 30 секунд зарцуулаад 30 градус байна гэж хэмждэг бол дижитал нь магадгүй яа тийм те 2 секунд зарцуулаач юм уу хэмждэг байж болно те. За иймэрхүү өөрчлөлт юм байж болно.
За хамгийн гол ялгаа нь юу юм бэ гэхээр тийм. Анд дээр би арай одоо энэ нөө дижитал сенсор одоо дижитал термометрийг энд харуулж байна. За дижитал термометрийн дотор ер нь юу гэдэг юм бэ? Тэгэхээр үндсэндээ нэг ийм юм энэ зурагт үзүүлж байгаа шиг бүтцтэй. За энд үзүүлсэн шиг сенсор гэж байна. За энэ сенсор юу гэдэг юм бэ гэж. Сенсор юу гэдэг вэ гэхээр за дулаан гэдэг чинь өөрөө ер нь юу вэ? Дулаан. Одоо бид нар бол халуун байна, хүйтэн байна гэж яриад байгаа шүү дээ. Температур гэж юм шүү. Тэгэхээр энэ бол ер нь бол зүгээр л цахилгаан соронзон долгион ба тий. Цахилгаан соронзон долгион. Тэгэхээр энэ орчин одоо бидний агаар бол ингээд агаар байгаа. За тэгээд энэ агаараар бол бидний одоо жишээлх юм бол одоо урууны өдөр дээр ч юм уу тий. Эсвэл нүрийн ярьсан дээр ч юм уу тий. Юу ирээд байгаа гэдгээр цахилгаан соронзон долгион л ирж байгаа тийм радиац. Тэгэхээр энэ одоо дулаан гэдэг имийг хэд ишин бэ гэдэг юм идэх юм байна. За тэрийг нь бол сенсор гэж буюу сенсор буюу мэдрэгч гэж нэрлэдэг. За зарим тохиолдолд яг мэдрүүр энэ гэж бас ярьдаг. За өнөөдөр бол хэдүүлээ мэдрэгч гэдэг яриа явж байна. За тэгвэл энэ сенсор гэж нэг юм байна. За тэгвэл энэ сенсор гэж яриад байгаа юмны мэдээллийг энд ямар нэг юм одоо юм за микроконтроллер гэж юм данаар сонсон баг. За одоо бид нар бол энэ Arduino гэдэг микроконтроллер хийв. Arduino гэдэг юм багж буюу тий Arduino гэдэг юм хөрөмжийг микроконтроллер үүргээр ингэж ашиглана. Энд ямар нэг юм одоо процесс тий одоо тоон боловсруулалт хийдэг юм хөрөмж байна. Боловсруулалт тий гэдэг юм хөрөмж байна. За ингээд боловсруулалт хийнэ гэдэг нь бол юу юм бэ гэхээр яг энэ дээр хэдэн градус Цельсийн одоо температур байгаа юм бэ гэдгийг энэ дотор одоо бол энэ микроконтроллер гэж яриад байгаа хөрөмжөөр боловсруулна. За 10 градус байгаа юм байна. Эсвэл одоо 9 градус байгаа юм гэж мэднэ. За тэнгуүтээ за энэ LCD гэдэг нь юу вэ мэдвэ? Оо яг энэ бол liquid crystal display гэдэг үгний төвшөлтэй LCD за нэг томорчч. Боёо энэ харуулдаг байгаа энэ дэлгэцийг бид нэр LCD гэж нэрлэдэг тийм. За тэгэнгүүт энэ термометр дотроо ямар үнцэн бүтцтэй юм гэхээр энд одоо мэдрэгч гэж яриад байгаа юм байна. За тэгээ энэ мэдрэгчээс нэг сигнал гараад энэ дээр юм одоо боловсруулалт хөрөмж орно. Тэгээ боловсруулалт хөрөмжөөрөө энийг болохоор энэ одоо микроконтроллер MC тийм MUC гэдэг ингээд тэмдэглэж микроконтроллер боловсруулалт хөрөмжөөр орно. Тэгээд энэ сенсорын мэдээлэл болоод энэ микроконтроллерын дотор нь юу болоод байгааг бид мэдэхгүй учраас бид ингээд нүдэрээ харж чаддаг ч юм уу тийм индикатор юм хөрөмж шүү. Тэгээд тэр нь бол энэ хөрөмжөө LCD болж. Яа. За тэнгууд за энэ нөхрийг арай жоохон ингээд дэлгэрүүлээд ингээд харах юм бол микроконтроллер дотор нь юу байдаг юм бэ гэдгсэн чинь энэ дотор бол EDC гэж нэг юм байдаг. За регистр гэж юм байдаг. За энэ юу нь ямар очиртай юм бэ гэхээр одоо энэ боловсруулалт хөрөмж гэдэг нь буюу одоо микроконтроллер нь яг юу хийдэг юм бэ гэдгийг энэ дотор байж байгаа гэсэн. За тэгэхээр тэрнээс өмнө хэдүүлээ эхлээд нэг юм. За юу ярих вэ гэхээр энэ сенсор гэж яриад байгаа юм байна. Температур гэж за хэдүүлээ бол түрүү одоо юу гэсэн тийм одоо электромагнетик тийм цахилгаан соронзон долгион гэдэг юм. Цахилгаан соронзон долгион. За энийг бол яг хуу температур за одоо ер нь бол одоо бид нар яах вэ гэхээр температур тийм үү. За эсвэл одоо юу гэдэг юм
салхины хурд те wind speed. Эсвэл бол одоо юу гэдгийг зүгээр ингээд одоо машины одоо бас ингээд хурдч хийх юм те. Эсвэл одоо явган хүн ингээд алхахлаа хурдч хийх юм. Их мэтлэнгээр ингээд маш олон юм физик процессуудыг ингээд хэмждэг юм. Эсвэл одоо зүгээр л одоо юу гэдэг те юуны одоо биетийн урт ч юм уу те эсвэл жинж гэдэг юм те олон зүйлүүдийг одоо бидний энэ өдөр эргэн тойрон байж байгаа амьдрал дээр нэг байж. Эдгээрээ бүгднийг нь юу гэж нэрлэдэг вэ гэхээр за физик ан хичээл дээр юу гэж үзэж байна? Физик хэмжигдэхүүн. Физик хэмжигдэхүүн гэж үзэж байна тийм. Энийг болохоор стимулус гэж нэрлэдэг юм тийм. Физик хэмжигдэхүүн за хурд урт ч гэдэг юм. Тэнгүүд энэ физик хэмжигдэхүүн гэдэг маань үндсэндээ юу юм бэ гэхээр ямар нэгэн төрлийн энерги л байгаа байхгүй. За температур гэлдэх юм бол тийм радиац байна. За одоо салхины хурд гэдэг нь юу вэ? За ер нь зүгээр салхи гэж юу юм тийм. Ийм хоёр өөр агаарын даралтай орчны хооронд л энэ агаар ингээд хөдлөх тийм агаарын молекулууд ингээд хөдөлгөөнд орох үзэгдлийг бид нэр салхи гэж нэрлэдэг байна шүү дээ. Оо яг даралтын зөөрөөс үүсэж байгаа агаарын урсгал тийм агаарын молекулуудыг хөдлөх юм тийм. За машины хурд гэж юу юм? Тийм. Ингээд энд байжсэн ингээд машин тодорхой нэг юм Т хугацааны дараа өөр байралд очичлоо. Зам туулаад байна. Тэ? Тэгвэл энэ одоо машины хурд юм арч гэх юм тийм. Тэгэхээр эдгээр нь бол ямар нэгэн одоо юм энерги л байгаа байхгүй тийм энерги л. Энэ одоо давх жим энэ бол ингээд ямар нэгэн хөдөлгөөн байхгүйгээр ингээд байж тийм. Тэгвэл сенсор гэж юу хэлдэг юм бэ гэхээр дайн температур ч байна уу, салхины хурд ч байна уу, урт ч байна уу тий. Эдгээрүүдийг электрик сигнал буюу цахилгаан дохио гэдэг юм руу хөрвүүлдэг ийм одоо зүйлийг сенсор гэж нэрлэдэг. Сенсор буюу мэдэрч гэж нэрлэдэг. Ойлгож байна уу? За цахилгаан дохио гэж юм ярьж шүү дээ. Цахилгаан дохио. Цахилгаан дохио гэж юу хэлдэг вэ? Нөгөө нэг вольт зэрэгэд гэдэг үү? Оо яг маш сайн. За үндсэндээ хоёр төрлийн цахилгаан одоо дохио. За нэг нь болохоор вольт. За нөгөөх нь болохоор цахилгаан цэнгийн хөдөлгөөн буюу гүйдэлтэй яг. Энийг ажиллаж. За тэгэхээр сенсор гэж юу юм бэ гэхээр ямар нэгэн одоо ийм бидний стимулус буюу физик одоо хэмжигдэхүүнүүдийг хүчтэл эсвэл бүүдэл гэсэн ийм одоо цахилгаан дохио руу хөрвүүлдэг төхөөрөмжийг сенсор гэж нэрлэж байна. За тэнгүүд сенсор гэж яриад байгаа юм руу 10 градус гэдэг. Одоо энийг одоо орно гэж бол яриад ярихгүй тийм. Сенсорын одоо оролтон дээр ямар нэг юм физик үзэгдэл байна. За тэр үзэгдэл нь одоо юу гэдэг температур ч гэдэг юм тийм. Температурын термал radiation одоо энэ сенсор дээр ямар нэг юм одоо энерги ингээд ирнэ. Тэр энергийг энэ цахилгаан дохио буюу жишээлх юм бол энэ дээр 100 мВ. За эсвэл одоо магадгүй 900 хэдэн мВ ч гэдэг юм. Эсвэл одоо 1.1 хэдэн одоо вольт ч гэдэг юм уу те 1.1 вольт ч гэдэг юм. Ийм цахилгаан хүчтэй болоодог. За эсвэл бол гүйдэл. За гэхдээ хэдүүлээ өнөөдөр бол гүйдлийг нь зөвөр төр зөөр орчин зав. За энэ дийлэгтэй хүчтэй холбоотой юм. Тэнгүүд цахилгаан
хүчтэй болгож төрүүлдэг төхөөрөмжийг сенсор гэж нэрлэж байна. Талаан хүчтэй болгож төрүүлдэг төхөөрөмж. За. Тэнгүүдийн цахилгаан хүчтэй одоо жишээлх юм бол 10 градус гэж бидний орчны ингээд тэмцэд бол тий 10 градус эсвэл биеийн температур 10 градус байсан. Энийг сенсор гэж яриад байгаа юм нь хүчтэй болгочдөг юм байна тий. За 20 градус байх юм бол за магадгүй тий 200 мВ ч юм уу болгодог. За 35 градус байх юм бол за магадгүй одоо хэдүүл арай амархан байх гэдэг юм шугам хамгаалдаг гэж үзчихээ. 35 градус байх юм бол 350 мВ болгож чаддаг гэж үзье. Тэнгүүд энэ 200 мВ, 300 мВ гэдэг юм яаж LCD-н дээр буцаагаад тий LCD-н дээр гаргахдаа 35 градус гэж гаргах уу? Эсвэл одоо 20 градус гэж гаргах вэ гэдэг. Энэ үйлчлэгийг юу хийх юм бэ гэхээр нөгөө боловсруулах төхөөрөмж юу микроконтроллер гэдэг. За тэгээ энэ микроконтроллер ингээд одоо ажиллахын тулд энэ одоо ADC гэж нэг юм байдаг. За ADC гэдэг юм нь яаж ажилладаг вэ гэхээр энд байгаа аналог хүчтэл гэдэг юмыг аналог хүчтэл одоо энэ дээр та нар угаасаа мэдж байгаа тийм VT гэж зураад байгаа шалтгаан нь энэ аналог хүчтэл энэ 10 градус гэдэг юм чинь ингээд одоо ийшээ хугатаа байгаа ийшээ ингээд одоо том Т-гээр бичиж тий том Т байгаа гэж үзэх юм бол энэ 10 градус тийм үү 10 градус энэ ингээл хугацааны үед ингээл ихсэл багасаал ингээл өөрчлөлттэй шүү дээ. А тэнгууд яг энтэй ижилхэн хүчтлийн өөрчлөлт болоод энэ юм. VT за энэ магадгүй одоо энд одоо яа тийм те 100 мВ тоогоолол эндээ ажиллаж ингээл адилхан ингээд ишээ багс. За тэнгууд энэ болохоор юу юм бэ гэдгээр энэ бол аналог волтж гэдэг зүйл. Аналог волтж. За аналог хүчтэй тийм. Тэгвэл энэ аналог хүчтэй гэж яриад байгаа юмыг ийшээгээ тоотойгоор болгож хөрвүүлдэг төхөөрөмжийг ADC гэж нэрлэж байна. ADC. ADC гэдэг нь болохоор analog to digital converter гэдэг ийм үгний товчлол ADC тэгэхээр аналогийг дижитал руу хөрвүүлнэ тийм ийм үйл гэдэг. За энэний үр дүнд одоо ямар юм болд ингэ тэгэхээр 001 гэдэг юм ингээд ийм. За энийг та хичээл дээр үзсэн баг тийм. Энэ ямар тоо гэдэг үлээ? За ийм тоог болохоор юу гэж нэрлэдэг вэ гэхээр хоёртын тоглолт систем. Үгүй яг хоёртын тоо гэж нэрлэдэг тийм. Хоёртын тоо гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ микроконтроллер буюу бид нэр түрүү энэ дээр нэг юм юу ярьчихсан шүү дээ. Ийм дижитал хэмжилтийн багжууд гэдэг ярьсан шүү дээ. Дижитал буюу электрон хэмжилтийн баг. Эднэр болвол дотроо дандаа ийм хоёртын тооллын системээр хийм тоонууд төр хэлээсэн. Яа, тэнгууд энэ ADC буюу энэ хүчтэй утгыг ямар нэг ингээд ийм тоо утга болгоод гаргаж. За яг энэ тооны цаана бол одоо за энэ одоо 8 гэдэг чинь 128 16 128 16 хоёр нэг хэрэг болж байна. 147 гэдэг баг гэсэн. гэдэг. Тэгэнгүүт нөө бидний 10 градус гэж яриад байгаа энэ температур чинь эхлээд ийм хүчтэй болно. За 100 мВ ч юм хүчтэй болно. Тэгснээр ямар нэг ийм зүгээр ийм тоо болно. За энэ одоо юу гэдэг 147 гэдэг ийм аргатын тоо.
Хоёр дахь гэх юм бол 1.0.1.0.1.0.1 ч гэдэг нэг нийт ийм их тоо болно. За тийм энэ тоонууд нь яг үгүй тэгэхээр энэ дижитал төхөөрөмж дотор хадгалагдаад тэгээд хөрвүүлэгдээд тэгээд тэр хөрвүүлэгдсэн утга нь LCD-н дээр гарч ирнэ. LCD-н дээр гарахдаа бид нэр яг энэ одоо энэ 10 градус бол энд нь харгалзах жинхэнэ утгыг дэлгэсэн дээр энэ зурагт үзүүлж хаашаа ингэж харуулнаа гэсэн үг. За тэгэхээр ийм үйлдэлүүдийг бол ингээд тавтамдаа хийдэг. За тэгэхээр энэний тухай хэдүүлээ яг хоошоо дахиад нөгөө нэг яг жишээн дээр ингээд үзэх учраас одоогонд ийм үрээд ингээд орхичээ. За энэ саяны ярьсан юмтай холбоотой ойлгоогүй юм байна уу? ADC гэж байна шүү дээ. Ааха. ADC нь яг яадаг гэлээ. ADC гэж яриад байгаа юм нь Температурыг нөгөө гүйдэл бол хүчтэй болгодог билүү? ааха. За одоо ADC гэж юм байгаа. Энэ рүү юу орох вэ гэдгсэн чинь одоо яадгийн за 100 милливольт ч гэдэг юм хүчтэй орж ирнэ гэсэн. Тэгээ энэ үхлийг босгороо 1.0.1 0.01 ч гэдэг ийм тоо болгоно гэсэн үг байхгүй. За энэ яриад байгаа нь бол 147 гэдэг тоо болгоно. Тэгэхээр энэ нөгөө хүчтэй гэдэг юмыг та яаж хэмждэг вүлээ? Мультиметр гэдэг юм багцаар хэмждэг шүү дээ, тийм. Хэмждэг тийм. Тэнгүүд энэ хүчтэй гэдэг юмыг чинь хэмжих буюу тоо болгож авахын тулд энэ ADC хэрэгтэй тоо болгож авах. Энэ тоо нь бол яг юу гэдэг нь 100 милливольт гэдэг юм бол энэ заавал 100 шаардлага. Ямар нэгэн байдлаар тоо утга болгож аав. Тоо утга гэж яриад байгаа юм нь үндсэндээ юу юм бэ гэхээр дижитал төхөөрөмж буюу тоон төхөөрөмжүүд гэж одоо бидний гар утас компьютер ч гэдэг юм уу тийм. Энэний мэддэг юм одоо хэлбэрлүү өргөлнө л гэсэн үг. За хэдүүлээ бас дахиад хоош жишээ үзсэн зав. Тэгэхээр бас илүү ойлгомжтой болох. За өөр асуулт байна уу? Ханаад асуугаарай заяа. За тэгэхээр саяны ярьсан одоо тий сая хүртэл юу ярив гэхээр хэмжилт хийх яагаад хэрэгтэй юм бэ гэдэг тухай ярьлаа тий хэмжилт хийх. Хэмжилтийн үр дүнд бол бид нэр яах вэ гэхээр тогтсон юм стандарттай харьцангуй одоо TIG градус гэдэг юмтай харьцангуй TIG градусаас ингээд доошоо хүтэн байна тий TIG градус гэдгийг бол усны хөлддөг температурыг TIG градус гэж авсан. Буцалдаг температурыг 100 градус гэж авсан. Энэ хооронд хотуудыг 100 тэмцүү хаажгаад 1 градус гэдэг хэмжигдэхүүн гаргаж авсан. Тэгээд тэрэгтэй харьцангуйгаар ийм одоо 5-1 гэж ийм доошоо хүтэн байна. Тэрэгтэй харьцангуйгаар 15 гэж хүтэн байна шүү тий. Ийм тоо хэмжээсээр илэрхийлж шаардлагатай. Үүний тоо хэмжээсээр илэрхийлдэг одоо үйлчлэг бол бид тэр хэмжилт гэж нэрлэж байна. Үүний тоо хэмжээсээр илэрхийлдэг хөрөмжийг нь хэмжилтийн багаж гэж нэрлэнэ. Дөнгөж хэмжилтийн багажн дотор нь ер нь бол одоо энэ хэмжилтийн багажн дотор энд харагдаж байгаа шиг мэдрэгч гэж юм байт юм байна. Микроконтроллер гэж юм байт юм байна. Энэ одоо хэмжилт хийгээд байгаа хэмжилтийн үр дүн гаргадаг индикатор буюу тий гаргаж ингэж хүнд харуулж идэг юм хэрэгтэй байх юм байна. За тэгвэл энэнийх нь энэ хэмжилтийн багажны дотор талд нь ямар нэгэн байдлаар энд үзүүлсэн шиг нэг юм одоо электрон хилгээ одоо байдаг юм байна гэж ийм ойлголт өгөх. За тэр хэдүүлээ бол өнөөдөр хамгийн төгсгөл нэрөө та санаж байгаа бол жишээ үзнэ гэдгсэн шүү дээ. Тэгвэл энэ аналог температур мэдрэгч гэдэг юмыг ер нь бол хийж үзээд одоо өнөөдрийн хичээл ингэ дуусгах юм байна. Яа.